17 дугаар жарны сүрээд дарагч хэмээх гал морин жилдээ сар шинийн босгон дээр бүдгэн бас Монгол улсын хэмжээнд одоо улсын авраг малчид аймаг орон нутгийн сайн малчтаас тодруулж одоо энэ цагаан сарын өмнө сар шинийн босгон дээрээс гардуулж байна. Тэгээд Хүсгэл аймгаас маань энэ жил бас 150 авраг малчин төрсөн. За улсын хэмжээнд бас мөн одоо 10 авраг малчин, нэг фермер, сайлчин, за мөн одоо тариалан чам болон бас төрсөн. Тэгээд Хүсгэл аймаг маань улсын хэмжээнд бас малаараа нэгдүгээрт орж байна. За тэнд манай Хүсгэл аймгийн аруулах сум маань аймагтай хоёрт за улсын хэмжээнд 7 дугаар байранд орсон сайхан амжилтыг одоо манай малчин түмэн бас үзүүлсэн байна. Тэгээд энэхүү шагналыг бас аймаг орон нутгийн удирдлагынхаа нэрийн өмнөөс бас гардуулж өгье. За өмнөдлийг унш танилцуулъя. Мөнх Эрдэнэ огтоо юм санаа гэр бүл. Малажийнхан салбарт өр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн өндрөөр үнэлж аймгийн засаг даргын 2026 оны А дараа 42 дугаар захирамжаар аймгийн авраг малчин өрхөөр шалгаруулж үнэмлэх болгов. Хүсгэл аймгийн засаг дарга Эл Төмөрбаатар. За батламжийг бас унш танилцуулъя. Аруулах сумын малчин Ив санаа танаа 17 дугаар жарны Элдэв Эрдэнэт хэмээх модон могоо жилд буянт мал сүргийнхээ ашиг чимээг нэмэгдүүлж, бэлчээрийн малажийнхан өв соёлыг хадгалж, малч ухаан ажлын туршлагаараа малчин түмэндээ үлгэрлэн манлайлж, аймгийн авраг малчин өрхийн болол хангасан тул батламж олгов. Хүсгэл аймгийн Эрдэнэт төсчийн хурлын дарга Д бүрв дорж Хүсгэл аймгийн засаг дарга Эл Төмөрбаатар гэсэн энэхүү сайхан одоо батламжийг бас өний өмнө та бүхэн хоёртаа ардуулж өгье. За баярлалаа. Олон малчин залуучуудын бас үлгэрлэл дуурайлуулсан тий. Маллах энэ сайхан одоо төгсөндө ихэр жишээ болж амьдарч шүү манай хоёр залуу. Өрхийн үйлдвэрлэлд дэмжиж зарласан. Түүний хүрээнд энэ бүх сайхан одоо бас өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа энэ бүх гөлмөр бас ялааж байна. Баярлалаа. Та хоёртаа болон гэр бүлд нь ах トゥ амарсад одоо энэ нутаг усны та бүхэндээ бас аз жаргал эрүүлэн хамгийн сайн бүхнийг хүсье. За би одоо Хүсгэл аймгийн аруулах сумын 3 дугааргийн малчин Ив санаа гэдэг хүн байна. Одоо тэгээд мал маллаад 13 оноос хойш мал маллаад өгдөг хүртэл ажиллаж хөдөлмөрлж явна да. Тэгээд одоо малаа одоо битэрч манайхчтай 4 төрөл дээр өсгөж явна. Байгаль цаг уурын бас өөрчлөлт байна. Ганцуд их тохиолдож байна. Малын ер нь тоо толгоноос илүү одоо чанарт одоо маш их анхаарч байна да сүүлийн хэдэн жилээр нь. Гэхдээ энэ жилийн үед чинь цас ер нь таарсан, ер нь сайхан тарган тавтаа сайхан үйлчж байна дээр нь. Мэдлэн бол сайхан үйлчж байсан. Энэ жил бас сайхан боллоо. Залуу малчтаас байна мерсэрээр хүн байна ч та бас төв суурин газар руу явж ил байна. Малаа маллах малж ил байна. Тийм л байна дээр нь. За манайхчтай энэ уул хангаа хосолсоо одоо энэ сайхан газар дээр нь одоо тэ хадвартай ихтэй хавцал ирнэ. Нутгийн амтлагаас хамаарад заман сэргийг ер нь төлхөө өсгөж өөрчилж байгаа да. Айл одоо малжуулах ихээс илүүтэйгээр одоо сүүлийн 10 жилиг болоор нийгмийн хариуцлагын хүрээнд төр ажлын байрыг бол маш сайн хангалттай ер нь ажиллаж амьдарч байна да одоо бид тэр чинь. Зуны сайхан дэлгэр цагт цагаан эдэгээ авна, ямаагаа саана, өхрөө саана. Тэгэл цагаан эдэгээ аваад амьдарч байна да. За тэгээд ямар ч хэсэн залуу хүний хувьд аймгийн авраг малчин гэдэг одоо хүндэтгэлийг авсандаа маш их баяртай байна. Ирч хүч, энерги өгсөн, урам өгсөн шагнал байна гэж харж байна. За тэгээд Монголынхаа ард түмэнд илгээрээ инкамглан төрлөөрөө төвшин сайхан сар шиндээ сайхан шинэлэрэ гэж хүсье да. За да удахгүй гарч айжны ирж байда морин жилдээ Монголын нийт ард түмэн цэнхэр дэлгэцэн үзэн суугаа малчин ард түмэн илгээрээ инкамглан төрлөөрөө төвшин амгалан байж эрүүлэг сарвал сайн байж ихийг хийж битээгээрэй гэж одоо хүсэн өрөөж мэдчлээ да.